Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2018 онд нээлттэй хийсэн адал явдал триллер төрлийн Negotiation буюу монголоор бол хэлэлцээр киног ярьж өгөхөөр бэлдлээ. Манай киночдын дунд Арсеналын тоглолтыг амдаар үзэх хүсэлтэй хүмүүс байна уу? Тэгвэл Арсеналын тоглолтыг Лондонд бодитоор үзэх боломж байна гэвэл идэх үү? Омо худалдаж аваад баримтаа суглааны линкээр бүртгүүл. Тэгээд л та суглаанд оролцож Арсенал багийн тоглолтыг үзэх боломжтой. Нийт 36 азтан тодорно 3 шууд англи улс руу. Азтныг боловсрол сувгаар болон саруул гэр Facebook хуудасаар зарлах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг саруул гэр Facebook хуудаснаас аваарай. Нэрэн Омо брэнд Арсенал багийн албан ёсны түншин юм байл штэ. Хүн барьцаалагдсан гих цагдаагийн мэдээллээр нэгэн бүсгүй хэргийн газар ирлээ. Ганган яма палаж юбгэ өмсч өгсөн. Хурсан олны дундуур явсаар цагдаа нар дээр очлоо. Юу өмсч гисэн юм бэ? Би болцоотой байсан юм аа. Гэхдээ тэгээд гяс хувцас солиод та хүн яаруулад байсан биз дээ. За энэ бүсгүй бол манай киноны гол дүр мөрдөгч хаа. Ажлын байран дээр ирэхэд 30 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүн барьцаалагдсан байна. Барьцаалагчид нь гадаад хүмүүс англиар ярьдаг. Тэд нисдэг тэрэг шаардсан. Эднэр одоо арай л их Холливуудын кино үзэж дээ. Манай Ахмад яаж байна? Ахмад яаж чадахгүй байна гэд Ахмадыг харуултал. Бид биш вэ? Би та нарт тусалмаар байна. Нисдэг тэрэг авчир. Үгүй бол бүгдийг нь ална шүү. Манай мөрдөгч ажиглалтын майхан руу яваад ортол Ахмад харснаа гайхнаа. Гү чи амралтаа авчихсан биз дээ. Дуудагдаад ирлээ. Нөхцөл байдал хэр байна? Муу байна. Тэд нар ерөөсөө үг сонсохгүй байна. Би ярьж нэг үзье. Хэрэггүй. Одоо бид нар тусгайгийнхныг оруулах гэж байна гэхэд надад 30 минут өгчих гэд очноо. Тэгснэ бүр орлоо гэд яваад орчихлоо. Ороход нь хоёр барьцаалагч хүмүүсийг барьцаалчихсан байж байна. Сонсооч тэнд байгаа машин та нарыг онгоцон дээр хүргэж өгнө гэд ярьж байтал Ахмад тэндээс бууд гэсэн тушаал өгчлөө. Цонхоор гал нээв үгүй юу? Эрэгтэй барьцааны хүнийг хоолойг нь хэржчихнэ. Тусгайгийнхан хаалгаар орж ирэхэд эмэгтэйг цааш нь аваад орчихлоо. Тусгайгийнхан тэр дор нь ардаас нь ороод устгана. Даанч яваад ортол бүсгүйг аль хэдийн алчгаж дүрс шилжиж нэгэн солонгос залуу Бангкокд явж байгааг харуулна. Үл мэдэгдэх нөхдүүд түүнийг хөөгд байна. Такси бариад гяалс сухтлаа. Даанч замыг нэг машин хаагаад аргагүй зогсоход бөө машин бүчээд авлаа. Юу болов? Сурвалжлагчоо. Намайг мэддэг юм уу? Новш минь мэдхгүй байсан бол чамайг яах гэж хөөх юм. Гэд барьцааллаа. Энэ нөхөр босс нь бол царайлаг залуу байж байна. Маргааш нь манай мөрдөгч хаа маань шууд л халагдах өргөдлөө өгдөг. Ийм мэдрэмжгүй дарахтай ажиллах хэцүү шүү дээ. Ахмад Жуун харин өргөдлийг нь авсангүй. Намайг амралтаас ирэхээр хоёулаа дахиад ярилцъя заа юу. Гэт яваад өглөө. Тэгээд гэртээ сайхан чийлэрч байтал нөгөө сексгэр ахлах нь залгаад байна. Гү чи яагаад утсаа ахгүй байгаа юм бэ? Яаралтай хэрэг гараад байхад гэснэ. Танаа тооч чи хэдвүлээ гэж аван шүү дээ. Гадаа нэрчгсэн байна. Шууд л орж ирээд. Сөүлийн цагдаагийн газрын комиссар чамайг дуудуулж байна. Тэгэд нийлээ нууц бололтой газар руу дөрөм тувцаа өмсөд яваад очлоо. Тусгай алба маягийн хүмүүс нэг юм дээр чухамл ажиллаад байна. Манай хоёр яваад ортол цагдаагийн дарга тэднийг угтлаа. Ахлагч ан хогсуу ирхмэ. Мөрдөгч хаа ирхмэ? Энэ нөгөө мөрдөгч хаа. Тийм үү. Үндэсний аюулгүй байдлын газрын нарийн бичиг гон. Том гар байна. Манай мөрдөгчтэй танилцлаа. Ахлагч. За болно. Манай сэгсгэрийг бол авч хэлэлцдэггүй хөөрхий. Цаанаас нь нэг хүүхэн гарч ирээд дуулаг ирлээ. Түүнийг оруул. Мөрдөгч үү? Тийм ээ. Та нааш ороод ирээрэй. Ингээд шууд өрөөнд орууллаа. Юу болж байгаа юм бол надад мэдээлэл өгөөч гэхэд тэг цаг алгаа гэд шууд яриулнаа. Нөгөө царайлаг залууч нь байж байна. Барьцаалагч бололтой. Миний дүрс харагдаж байна уу? Тийм ээ. За, намайг минь тээгүү гэдэг. Намайг хаачэвүн гэдэг. Чи их хөөрхий юм аа. Тэгж жоод хамт гарч кофе уух уу? Эндээс харахад чиний сайхан цээж, бэлхүүс гэд байж байтал дуудлага тасарчихлаа. Хэн тасалсан бэ? Гэсэн чинь манай хүн. Би тасалсан юм аа гэж аавн шүү дээ. Яаж байгаа чи энэ үү? Тэр эргээд залгана гэхэд нээрэн залгаж байна шүү. Тэгсэн чинь манай хүн авдаггүй. Дуудлагаа аваач ээ. Тэр хүлээх хэрэгтэй. Бид түүний мэдэлд орж болохгүй. Наадхаа аваад гаач. Новш. Манай хүн дуудлага авснаа. Уучлаарай. Бид хэсэг хилэлцэж байгаад эргээд залгая гэд тасалчихлаа. Тэгснэ гарч ирээд надад мэдээлэл өгнө үү? Юу болоод байгааг надад хэл. Ингээд нөгөө хоёр нь ахлах хан чи ор гэд нөгөө менежер бүсгүйг орууллаа. Манай мөрдөгч рүү болохоор хялалзаад л. Манай хүн чинь мэдээлэлтэй байж л ажилтг юм шиг байж штэ. Тэгээд дуудлага авсан чинь барьцааны үнийг харуулдаг. Тэр нь манай Ахмад Жуун байлаа. Уулын зугаална гэд явсан чинь барьцаалагчсан байна. Нөгөө царайлаг намайг тоглож байна гэж бодоо юу? Бид нар энд тоглоогүй шүү гэд буугаад сэнэглээд рулет тоглолоо. Мөрдөгч хаа Ахмадыгаа хараад өөрөө яваад орчихноо. Тэгээд ноён ми уучлаарай. Та одоо бидэнд шаардлага хэлвэл ямар вэ? Чи надад заах байр суурин дээр байхгүй байгаа шүү дээ. Тэр үед нь манай хүн бэлхүүс цээж өгзөгний тойрог болон өндрөө хэллээ. Тийм үү?
Харахад тийм туранхаа харагдахгүй л байна да. Болцоонд явах уу? Тэгээд хамт дэглэн бариул ямар уу? Ахмад Жун, та надад таалагдж байна шүү. Жинхнээсээ хоёулаа уулзаж юм уул ямар уу? Болно. Та шаардлага хэлнэ үү? Хоёулаа нэг нүгөө ярьж болох уу? Наан чинь хин байгаа юм. Манай хүн тэнд байгаа бүх хүнийг хэллээ. Цаанаас нь харин үндэсний аюулгүй байдлын газрын нарийн бичиг байгаа гэж хэлж болохгүй гэсэн мэдээлэл ирж байна. Тэгэд барьцаалагч мөрдөгчийг маань Ахмад Жунтай мэдлүүллээ. Ахмада, та зүгээр үү? Мөрдөгч хаа чадах хүхнээ хийгээрээ. Тэр үед нь барьцаалагч хоолоо идчихэд эргээд залахыг гээд тасаллаа. Энэ хооронд цагдаагийнхан манай мөрдөгчөд мэдээлэл өглөө. Сурвалжлагч дундад Азад болж буй солонгосчуудын эсрэг гин тэргийг сурвалжлахаар очоод барьцаалагчээ. Мөн минь тээгүү бол тэр бүлэглэлийнх нь босс юм байна. Тэд бол Бангкок болон Куала-Лумпурын хооронд байрладаг хамгийн өндөр зэрэглэлийн дээрмийн бүлэглэл юм байна. Ахмад Жуныг Бангкокд явж байхад нь барьцаалчихж Ахмад Жун тэдэнд мөрдөгч хаатай тохиролцгож санал болгоод манай мөрдөгч хааг нөгөөдөл нь дуудуулсан юм байна. Тэгэхээр яг түүний чадвараас болоод ч дуудчихаагүй юм байна л да. Нөгөө яргуур нарийн бичиг тэндээс бид тусгай албаны цэргүүд илгээсэн. Малайз, Индонезийн голд байрлах жижиг арал дээр тэднийг байгааг тогтоосон байгаа. Таиландын засгийн газрын дэмжлэгтэйгээр бид тусгай ажиллагаагаа явуулна. Чиний хийх юм бол цаг хожих. Одоо ойлгомжтой юу? 14 цаг байхад л болно. Мөрдөгч хаагийн багийнхан бол тохиролцоо хийхдээ барьцаалагчаа сайн судалдаг юм байна л да. Эцэг хийхин мэдээллүүд нь байна уу? Тэр өнчин юм шиг байлээ. Багасаа гадаадд сууж ам зууж байсан юм шиг байгаа. Гэхдээ их бүрхэг мэдээлэлтэй байна. За ингээд дуудлага ирлээ. Сайхан ярилцлаа. Манай хүн жаахан цаг хожоод л аарсаар юм яриад л тань шиг өөрийгөө хүндэлдэг жинхэнэ эр хүн бол хүнийг шалтгаангүй алахгүй гэдэгт би итгэж байна энэ төр гэд бүлт усрээд явж өгнө. Ахмад Жунг харъя гэд харуултал хар тамхи тарьчихсан бололтой хагас өглөөд болчихж. Ахмада, та зүгээр үү? Чи хэрэг хийх тарьсан? 50 мг. Тийм хэмжээтэй тарих юм бол хүнийг алж мэднэ гэж би чамд хэлээгүй лөө. За тэр гайгүй дээ гэд алгадаж гарлаа. Зогс, түүнийг битгий зодооч гуйч байна. Таныг ингээд байвал бид тантай тохиролцоо хийж чадахгүй шүү дээ. Тэгээд мэн. За, би чамд шаардлага хэлье. Дайхан Дели компани захирал Ёнгдун Хуг надтай уулзвал 1 цагийн хугацаа өгье. Манайхан шууд л Ёнгдун Ху захирлыг гольф тоглож байхад нь нэстэг тэрэгтэй очиод авлаа. Та хувцас солих хэрэгтэй гэд энэ цагта та хувцсыг нь солиод тавьчихлаа. Хэлэх үгийг нь мөрдөгч хаа зааж өгөөд яриулнаа. Дуудлагыг хэлэхэд тэднийг аваад ир гэд сурвалжлагч болон мөрдөгч хоёрыг авчирлаа. Сурвалжлагчийг зүгээр үү гэж асуу. Сурвалжлагчаа зүгээр үү? Тийм ээ, захирлаа. Танай компанид сурвалжлагчтай холбоотой баримт бараг байхгүй байлээ. Бид цагдаа нарын шаардлагаар нууцлсан юм аа. Тийм үү? Тэгэд минь сурвалжлагчийн талаар нарийн мэдээллүүдийг асуулаа. Захирал тоорохгүй хариулж байна. Яасан сайн мэдэж байх юм? Та ажилчдынхаа мэдээллийг ингээд цээжлээд байдаг юм уу? Бид хоёр дотн болохоор мэдлгүй яах вэ? Тэгвэл тэр хідэн хундаг уугаад тасардаг вэ? Энэнд нь харин хариулж чадсангүй. Нэг л юм нуугаад байна да. Минь шууд чичирч. Таны эхнэр Бэг Хиконыг би мэднэ. Бас танай охин Жиро Америкт байгаа. Бид хаягийг нь мэднэ. Тэгэхээр нэг юм асууя. Энэ сурвалжлагч яг танад ажилтдаг юм уу? Тэр үед нь цагдаагийн дарга шууд хажуунаас нь ороод ирлээ. Бэ, цагдаагийн дарга байна. Надтай ярилцахад болно. Гэхэд минь уурлаа. Танад ажилтдаг юм уу, үгүй юм уу? Гэхэд нөгөө захирал бэмбэгнээд баларлаа. Нэг хий буудаад 3 секунд. Тэгээд түүний толгойг зад буудна. Цаанаас нь нарийн бичиг. Наа захирлаа хурдан гарга. Яг нэг юм нуугаад байна шүү. Тэгсэн захирал. Тэр ажилтдаггүй юм аа. Ингээд гарч явлаа. Тэгээд минь мөрдөгч хааг суугаач гэж урьж байгаад. Мөрдөгч хаа бид уулна үннээ хэлж байна гэж бодсон юмсан. Гэснээ ахмадыг буутчихлаа. Мөрдөгч хаа хяналтаа алдаад нош гэх үед нь дуудлагыг тасаллаа. Тусгайгийнхныг яаруулж байна. Хуурай газраар биш далайгаар шууд товчиж орохоор болно. Мөрдөгч хаа тэр үед нь уурлаж байдаг. Та хоёр сурвалжлагч биш гэдгийг нь мэдчихсэн биз дээ. Гэхэд боссууд нь юу ч хэлсэнгүй. Одооноос тэд энэ ажлыг хариуцсан. Гэхэд өөр тусгай албаныхан бололтой хүмүүс ирж хийж. Тэгэд манай хүнийг хөөхн холгүй тэндээс гаргалаа. Тэнд байсан бас бус өөр хүмүүсийг хөөж гарганаа. Нөгөө менежер эмэгтэйч бас гараад ирлээ. Тэгснэ манай хоёрын машинд орж ирээд багсаг мэдээлэл өгдөг. Сурвалжлагч бол тусгай албаны нууц ажилтан байсан. Минь тээгүүгийн бүлэглэлийн нууц зэвсгийн наймыг илрүүлэхээр тэднийг ажиглаж байсан юм л та. Яагаад надад хэлээгүй юм бэ? Минь тээгүү бас мэдээгүй гэж таамаглаад юу ч мэдгүй хүнтэй ярилцах нь зөв гэж бид нар үзсэн юм. Тэр яг юу хүсэж байгаа юм бэ? Бид ч бас мэдэхгүй байна. Ямар тач чи чадах бүхнээ хийсэн. Санаа зовлтгүй дээ. Ахмад өгсөн нь чиний буруу биш. Гэх болно. Манай мөрдөгч уурандаа бүгдээрээ биеэ дагаад түүнийг мөрдөй гэх болно. Тэгээд багийнхныгаа ажилууллаа.
ахлах болиулах гэсэн чинь. Тэгээд манай ахмад дими өгсөн болох хэрэггүй гэдэл аргалж чаглаа. Барьцаалагч дахиад залгах үед шал өөр гарууд сууж байна. Хэм бэ? Сайн байна уу? Тусгай ажилд нь Чой болон Пак байна. Цагдаа нар ягаад тагнуулынхаа ороод ирв? За, дими яриага болио. Бүгдээрээ мэрэгжлийн хүмүүс байна да. Гол юм аяри. Жижигхэн алдаа. Бүхэлдээ нь тагнуулын байгууллагыг чам дээр аваад ирч мэднэ. Оо, би бүр айчглаа. Яна, манай ажилтны ийг явуулчихаа. За нэгэнт сурвалжлагч сурвалжлагч биш гэдг нь батлагдсан болохоор тагнуулынхан өөрсдөө хүрээд ирчилдэ. Чиний ажилуулдаг Shangri-La Mount-ыг бид нар мэднэ. Мен тэдэнд. Би чинь гадаадын иргэншилтэй шүү дээ. Гадаад эзэнтэй гадаад компани. Ягаад Солонгосын тагнуулынхны асуудал болчоо? Солонгос зэвсэг зарагдаж байгаа шүү дээ. За тэгэхээр тохиролцоо хий. Чи зэвсэг зархаа болоод ажилтан ийг суулал. Тэгэх юм бол бид нар чиний өмнөх түүхүүдийг чинь мартъя. Тэгсэн мен хэсэг бодож байгаад нааша ойрт гэснэ. Ингэж авна штэ. Цагаа өрхөө болоод мөрдөгч хааг нааш наваад ир. Новш чинь бид нар чамтай тоглоод байгаа юм шиг байна уу? Ажилтан ийг аврахаа болоод чамааг зүгээр устгахч чадахгүй гэж бодоо юу? Тэгсэн чи харин барьцаалагч өөр барьцааны хүмүүсийг гаргаад ирнэ. Бүхэл бүтэн гэр бүл байж байна. Тэгэд тэнд байсан жаахан охиныг авчирж өвөр дээрээ суулгаад дуртай дуу чи юу вэ? Заа, сонсоо, дуулаарай. Гэхэд нөгөөдүүл нь тоодоггүй. Ой, алчих. Ингээд төгсөн чи нөгөө хоёр чинь. Зааны хамран яг л гар шиг байдаг да. Хоол өгөх юм бол хамраараа хавдаг да. Ааха. Энэ зөв гэсэн чи нөгөө охин үгүй гэж байна. Буруу дуулаад байна да. Алчих гэд дахиад төгсөн чинь охин өөрөө дуулаад түүнийг аварлаа. Би тоглоогүй шүү. Мөрдөгч хааг авчир 30 минут өгье гэд таслаа. За тэгэд аргагүй ихэнд мөрдөгч хааг буцааж авчирхаар боллоо. Менежер хүүхэн мөрдөгч хааг олох гээд гарсан чинь нөгөөх нь яваачгүй үүдэн дээр нь хэрүүл хийгээд зогсож байдаг. Тусгай хүчнийхэн далаагаар дамжиж орох бэлтгэлээ хийж байна. Мөрдөгч хаа орж ирээд хэрв намайг яриулмаар байвал бүх мэдээллийг надад өг. Яг үннээр надад хэлнэ шүү. Гэж шаардах болно. Яруугар нарийн бичиг зөвшөөрлөө. Ойлголоо. Мен тэгүг залгах үед манай хүн хөшгөө хааж байгаад л ярин шүү дээ. Тэгэд ярилцаж эхэллээ. Туслах нь тэндээс. Мен тэгүгийн нүднээс сэтгэл хөдлөл илэрлээ. Хүүхдүүдээс болсон юм шиг байна гэж хэлнэ. Бас тийм ч яадгаа алдсан аратан биш бололтой шүү. Хүүхдүүдийг холдуул гэд холдуулна. Мөрдөгч хаа. Яагаад надтай ярилцъя гэсэн? Гэхэд сайхан асуулт байна шүү. Nine Electronics-ийн Ко-1 тэргүүнийг аваад ир. Тэгэх юм бол чи яагаад гэдгийг нь мэдэж авна. Нэг цагийн хугацаа өгье. Тэгсэн чинь Ко захирлыг дуутахаар нөгөө яргуур нарийн бичиг өөрөө яваад өгнө. Манай хэд Ко гэж хинбэ гэдгийг нь судалтал. Ментэгүүгийн Shangri-La Mountain гэх компанийг ашиглаж зэвсэг худалддаг том гар байж байдаг. Өөрөөр бол Ментэгүүгийн захирал нь юм байна л да. Ментэгүү бие дааж ганц нэг 8 хийгээд эхлэнгүүд Ко түүний талаарх мэдээллийг тагнуулын албанд өгчихсэн юм байна. Туслахаа матчгаж. Ноён Ко одоо хаана вэ? Чи юу гэж бодож байна? Гэх үед нөгөө нарийн бичиг ноён Ко дээр явж очино. Тэнд нь Nine Electrics-ийн захирал Ко, дэд захирал Пак, Солонгосын нисэх хүчний командлагч Сон. Тэгэд үндэсний аюулгүй байдлын газрын дарга хан зэрэг хүмүүс байж байна. Лаг хүчтэй бүлэглэл байж байдаг шүү. За яаж байна? Мен бодсноос хэцүү айшилж байна. Гэхдээ би зохицуулнаа. За. Би дуустал нь энд байж байна. Оройн хоолноос өмнө дуусчихвэлгүй дээ. Тийм ээ. Манай хэд чинь том дэлгэцээр холоос үзээд сууж байсан юм байна шүү дээ. Энэ үед нь манай сэгсгэр ахлах нөгөө захирал дээр явж очиод яагаад ий сурвалжлагчийг манай компани гэж худлаа ярьсан бэ гэдгийг нь олж мэддэг. Мөрдөгчтэй утсаар ярьж үндэсний аюулгүй байдлын газрын дарга хан ийм чиглүүлэг өгсөн гинэ. Тийм том хүмүүс оролцсон бол энэ зүгээр нэг хэрэг биш байх нэ. Тэр үед нь ноён Ко ирлээ. Их тайвнаар би ярилцахад билээ. Бид хоёр хамт ажиллаж байсан юм. Тийм муу хүн гэж бодож байгаагүй шүү. Гэх болно. За ингээд ярилцлаа. Мен шууд босч ирээд л. Сайн байна уу захирлаа? Мен захирлаа. Заавал ингэх хэрэг байсан юм уу? Уучлаарай захирлаа. Чи юу хүссэн юм? Хэрвээ хүмүүсийн өмнө хэлэхэд хэцүү байвал гэсэн зүгээрээ ирхмэ. Shangri-La Mount-ны Швейцарын банкнд дах данс хаагдчихсан. Би буцаагаад сэргээгээд өгье. Миний нэр дээр байсныгаа болонгууд нь тэгсэн бахал та. Баярлалаа ирхмэ. Үүнийг нь үзээд сууж байсан бүлэглэлийнхэн нэг л зөвүүн мишээгээд байж байна. Өөр юм байна уу? Гэхэд өөр юм уу? Нэг байна. Та яагаад Хёнжуг алсан юм бэ? Гэж аван шүү дээ. Чи юугаа яриад байгаа юм? Ямар Хёнжу? Мэдэхгүй гинэ. Сэтгэл эмзэглүүлж байна шүү. Мөрдөгч хаа. Чи Хёнжуг мэдэх баха. Гэхдээ тэр Хёнжу гэдэг нь нөгөө киноны ихэнд гардаг алуулсан эмэгтэй байлаа. Мөрдөгч тэндээс.
Ноён минь та яагаад ноён Ко түүнийг алсан гэж бодов? Чи тэдний двэсэн зургуудыг харсан уу? Тэдний жинхэнэ эзэн нь хэн гэж хажууд ч сууж байна. Тэр бүсгүй бол түүний нууц хөрөнгийг гэртээ хадгалдаг хүн байсан юм. Би тэднийг танилцуулж өгсөн гэснэ. Идэхгүй байна уу? Аль тоглоул. Ингээд нэг бичлэг явуулдаг. Байлдааны онгоцны техникийн үзүүлэлт хэн хамаатай юм бэ? Угаасаа нисгэгчд бүх тохиргоог нь сурч дуусгаасаа өмнө тэтгэврт гарчдаг үсттэй. Сошиал дээр энэ талаар шууган гараад байна шүү дээ. Хүмүүс угаасаа ялгааг нь мэдэхгүй л дээ. Зүгээр л нэг шин шууган гаргачих. Тэгээд л болоо үсттэй. Үгүй энэ тийм амархан биш гэхэд тэндээс том боосно. Хөөе, чи тайлбар тавиад байгаа мó? Зүгээр л шууган тарь. Энэ буруугаар иргсэн ч гэсэн чиний байр суурьнд нөлөөлөхгүй. Бид бүгд нэг завин дээр байна. Тэр үед зогсоолоо. За тэгэхээр энэ бүлэглэл төлөвлөж байгаад нэг шууган тарьсан бололтой. Тэр шууган нь нөгөө эхэнд гарсан бүсгүй байх магадaltaй байна. Ко захирал яриа болгоныг бичиж авдаг зуршилтай байна. Тэрийг нь манай мен гартаа оруулчихж. Тэгээд мен одоо надтай үндэсний аюулгүй байдлын газрын дарга Хан Жиюгийг уулзвал нэг цагийн хугацаа өгье. Гэж байна. Ко захирал буцаад бүлэг дээрээ ирэхэд том дарга нь ууртай байна. Энэ өрөөнөөс хэнч гарахгүй. Ойлгов? Энэ нь барьцаалагчтай одоо хинэнч ярихгүй шүү л гэсэн үг байх нь байна шүү дээ. Манай хэд барьцаалагч минь тээгүүг нөгөө нас барсан бүсгүйтэй холбож судалнаа. Тэр үед нь яргуур нарийн бичиг. Захирал ирэхгүй. Тэгэхээр яаж ийж байгаад цаг авахыг бод. Гэх болно. Тэр үед нь сэгсгэр ахлах залгаад. Манай Ахмад Жун Пак захиралтай хэд удаа ярьсныг би сая олж мэдлээ л дээ. Тэр авилга авсан байж магадгүй юм шиг байна. Бүх өрнүүдээ төлөөд дээрээс нь эхнэрийнхээ эмчилгээний зардлыг төлчихсөн байна. Мөрдөгч үүнийг сонсоод бодоод үзсэн чинь Ахмад нээрэн л нэг эвгүй байсныг анзаардаг. Чи амарч байх ёстой үсттэй. Цагдаагийн дарга манай хүнд тусгайгийнхаа 2 цагийн дараа очино. 2 цагийг л хожоод өгчих. Гэх болно. Тусгайгийнхаа харал дээр газарччихсан. Дөхөж байлаа. За ингээд минь тээгүүтэй ярьлаа. Чи ганцаараа байгаа мó? Би ноён хантай холбогдож чадсангүй. Ко яасан? Ноён Ко саатуулагдсан. Байцагдж байгаа. Минь тээгүү тэр үед босоод. За амлалт бол амлалт шүү дээ. Гээд сэтгүүлчийг буудах гэхэд. Минь тээгүү таны тэмцэж байгаа хүмүүс ийм аргаар үзээд барагдахгүй. Барьцааны хүмүүсийг явуулчих. Тэгээд би танд туслая. Тэгээд та надад сэжиглэж буй хүмүүсийнхаа нэрийг өгчих. Би бүгдийг нь шалгаад өгье. Гэх болно. Хэрвээ тэр талаар би чамд хэлчих юм бол чи ажилгүй болно. Та одоо надаа санаа зовоод байгаа мó? Хэрвээ бид ноён Ког хохирогчийн гэрээр орсон бичлэгийг нь олчих юм бол энэ л хангалттай. Хэргийг дахин сэргээгээд шалгая. Зүгээр барьцаалсан хэрэг биш. Зохион байгуулалттай гэмт хэрэг гэж нэй. Гэх болно. Минь тэр дорно. Тэгвэл цагдаагийн даргаыг надтай яриул. За тэгээ цагдаагийн даргатай ярьлаа. Цагдаагийн дарга та бүгдийг сонссон уу? Ноён Ко үнэхээр байцагдж байгаа мó? Тийм ээ. Хэрвээ би танд нэрсийг өгөх юм бол та Хёнжугийн хэргийг дахиж нээх үү? Тэгнэ. Дахин нээж шалгах болно. Наадах чинь албан ёсны мэдэгдэл үү? Тийм ээ. Албан ёсны мэдэгдэл. Тэгсэн чинь минь тээгүү энэ ярилцлагын бичлэгийг Таиландаас шууд дамжуулчихжээ. Таиландын серверээс энэ яриаг олон нийтэд шууд дамжуулж байна. За баларсан цагдаагийн дарга дамжуулж байгааг нь мэдээд босоод явчихна. Тэр доор нь ТV-нүүд үлгэж аваад мэдээллүүд арараасаа ундралаа. Том босс юу болсон? Интернетээр цацагдж байгаа юм байна эрхмээ. Цагдаагийн дарга ирээд ноён минь та шууд дамжуулаад байгаа мó? Өө би хэлээгүй лөө гэд ууралснаа. Үнэхээр хан даргыг дуудсан юм уу? Үнэхээр Ко дарга байцагдж байгаа мó? Худал хэлэхэ бойл. Хэрвээ түүнийг авчрахгүй бол 10 минут тутамд нэг хүн өхөн шүү. Бүлэглэлийн том дарга үүнийг сонсоод сууж байдаг. Тэгснэ. Бүх бурууг Ко руу чигсэн шин түүх зохио. Ажиллагааг эхлүүлж, барьцааны хүнтэй нь байна уу хамаагүй бүгдийг нь ал. Гэснэ Коро хараад арчаагүй новш. Ганц эмэгтэй санаа тавьчихж чадахгүй. Одоо бүгдийг нь асуудал руу чирээд ингээд үнсний заваар хусчих гээд л байдаг. Манай сэгсгэр мөрдөгч хохирогчийн гэрээр орж зургнууд дундаас нь асрамжийн газрын зургийг олдог. Тэгээ тэнд нь яваад очтол хохирогчийн овгийг Мин гэдгийг нь олж мэднэ. Эхэнд үхдэг тэр бүсгүй барьцаалагч Мин тээгүүгийн дүү ээжээ. Тэрийг хэлэх гээд мөрдөгч хааруу залгатал нөгөөх нь уулзалтандаа орчихож. Нэгэнд том босс ирээгүү тул Мин сэтгүүлчийг алах гэж байна. Манай мөрдөгч одоо буудах юм бол чи ялагдана. Энэ бүлэглэлийг илчлэхийн тулд эхлээд чи барьцааныхныг суллаж зөвөр шалгуулах хэрэгтэй байна. Гэд аргаллаа. Энэ үед нь тусгайгийнхан Мин тээгүүгийн байга газар руу довтолдог. Мин тээгүү нөгөө барьцааны хүнд тесрэх бөмбөгтэй өмсгөл өмсүүлчихсэн байна. Мөрдөгч гүйж гарч ирээд болгоомжтой барьцааны хүмүүст тесрэх бөмбөг зүүлэгч гисэн байна. Байз барьцааны хүмүүс тесрэх бөмбөг зүүлсэн гэж байна. Мэдлээ.
тушаал хүлээж байна. Гэхдээ тусгаагийн дарга том босстой барьцааны хүмүүст тесрэх бөмбөг зөвлөгч гэж гинэ. Ямар хамаатай юм бэ? Шууд дайраад ор. Цэргүүд дайраад ортол нөгөө байшин тэр чихтэй дэлбэрчихнэ. Манай мөрдөгч уйлж хайлаад цагдаагийн дарга халаглаж харин бүлэглэлийнхэн баярлна. Минь тээгүү барьцааныхантайгаа хамт дэлбэрчихсэн гинэ. Том босс үүнийг сонсоод тайвширнаа. Алей надад уух юм хийгээд ир. Тэр үед манай мөрдөгч бичлэгийг харж байгаад нэг юм олов бололтой дарга дээр очиод минь тээгүү амьд байна. Йоо, Тайланд Солонгосоос 2 цагийн урд явдаг. Гэтэл бичлэг дээр яг Солонгостой адилхан цагт нар жаргаж байна. Минь тээгүү Солонгост байгаа юм байна. Тэр үед нь сэксгэр ахлах. Хохирогч бүсгүн гэрээс олсон зургийнхаа дагуу асрамжийн газрын хуучин барилга руу яваад очихсан байдаг. Яваад ортол тэнд нь Ахмад Жууны цогцос байж байна. Бүлэглэлийнхэн тэнд нь хундаг тулгаж. За, бүгд сайн ажиллалаа. Та хоёр мэдээллүүдийг нэгтгэхэд эвтэйхэн зохицуул. Шин түүх зохио. Тэндээс уучлаарай. Ямар заваарсан юм болов? Дахиад ингэвдэ гэд тулгаад ууцгаалаа. Харин яргуур нарийн бичиг тэдэн рүү залгаад л байна. Даанч авдаггүй. Бүлэглэлийнхний уулзж буй газарт нь минь тээгүү хүрээд ирнэ. Буу тулгаж хамгаалтыг нь нэвтлээд би эндээс өөрөө явнаа гэд хүмүүсээ явуулаад дотогшорлоо. Сэксгэр ахлах мөрдөгч рүү залгаад минь тээгүү Солонгост байжээ. Байрлаж байсан газрыг нь оллоо. Барьцааныхаа эсэм энд байна. Минь тээгүү харин цагийн өмнө явсан гин гэж байна. Мөрдөгч яргуур дээр очиод ноён хаан, ноён Ко та хаана байгаа вэ? Ажлын байран дээр л байгаа. Худал хэлхээ бол. Тэд аюулд ороод байна. Тэр үед нь минь нөгөө дүүлийн байга өрөө рүү дайраад ороод ирлээ. Хамгаалагчдыг нь унгаад яваад орлоо. Босоод яах нү дээ? Сууцгаа. Ко тэндээс. Тээгүү чи дахиад нэг л үг хэлвэл буудчихын шүү. Тесрэх бөмбөгтэй хантаа зөмсчихжээ. Удирдлагаа гаргаж ирж тавиад л. За. Энэ газрын бидтэй. Хёнжу надад ярьж байсан юм. Гибсэн өнгөлгөөтэй газар гэж. Том босс тэндээс. Минь тээгүү үл ойлголцол гарсан юм шиг байна. Юу? Үл ойлголцлоо? Хөөе мэн гэд Ко юм хэлэх гэсэн чи шууд буудчихлаа. Би үг дугуурвал буудна гэж хэлсэн баха. Тэгэхээр заримдаа том ажил золиос шаарддгийг би мэднэ. Над шиг хогийн шаарыг алах бол байж болох асуудал. Гэтэл яагаад Хёнжуг алж байгаа юм бэ? Дүүгийнхээ өшөөг авахар ирсэн гэдгийг нь ойлгомжтой боллоо. Бид уучлагдахын тулд юу хийх вэ? Ямар нэг арга байгаа юу? Гэхэд Хёнжугаас л асуунда. Хамт очие гэд нөгөө тесрэх бөмбөгөө идэвхжүүлнэ. Яг дардгийн даван дээр мөрдөгч гүүгээд ороод ирлээ. Минь шууд л чи юу? Өхмээргүй байвал яв. Гэхэд минь тээгүү надад итэг. Би үннийг илчлэнэ. Үнэн гинэ. Би чамд үннийг хэлье. Гэд минь үннээ хэллээ. Минь өөрөө Хёнжуг захирлаасаа файл хулгайлуулахаар явуулсан юм байна. Тэгээд Хёнжуг файл хулгайлсныг нь мэдээд хувилдаан зохиож алсан юм байна. Үнэн гэвэл ийм л байна. Би өөрөө ч бас түүний үхэлд буруутай. Мөрдөгч хаа цонхон дээр очиж мэрэгэн буудагчдыг хааж зогсоод надад ганц боломж өгч. Би бүгдийг нь илчлэнэ. Хёнжуг бол чиний дүү гэдгийг би мэдсэн. Би дүүг чинь энэ новшнууд яаж алсныг нийтэд илчлэнэ гэхэд юу гэж би нэрэн чамтай болсмоор санагдаж байна шүү. Хоёулаа Омо худалдаж аваад суглаагаар нь Англи явж Арсеналын тоглолтыг амьдаар нь үзсэн бол мөн гоё. Манайхан бас оройтхоос өмнө Омогоо аваарай. Дараа нь тэгээд авах байсан гэж суугаад байва. Гиснээ өөрийгөө дэлбэлхэ болоод том босс руу буугаа далайлаа. Харин цонхоор мэрэгэн буудагч түүнийг буудчихна. Тэр үед тээгүү дурсамжаа бодох болно. Хёнжу, ер нь болио. Аюултай юм шиг байна. Зүгээрээ амьдралынхаа турш айцтай амьдрснаас ингэсэн дээр та харин надад гоё байшин бэлдэж байгаарай. Далай руу харсан цонхтой шүү. Гэд явжээ. Бүлэглэлийнхэн гарах үед мөрдөгч араас нь очиод би мөрдөгч хаа байна? Би таныг хууль бус хүн амны хэрэг зэвсгийн 8 авилгын хэрэгээр баривчилж байна. Гэд тогтоол уншаад өгнө. Та дуугүй байх хэрэгтэй. Нөгөөдөл нь манай мөрдөгчийг энэ нэг мэдрэл юм чи яагаад байгаа юм бэ гэд тоосонгүй яваад өглөө. Харин минь тээгүү үхэхдээ нөгөө хүмүүсийг барьцаалсан газартаа манай мөрдөгчд хаягдсан эд мөрийн баримт үлдээгээд явчихж. Манай мөрдөгч минь тээгүү болон дүүгийнхэн шарилд хүндэтгэл үзүүлчихэд эд мөрийн баримтаа ашиглан бүлгийн ихнийг бүгдийг нь шүүхэд дуудуулна. Шүүх хурал дээр шүүгчийг хэлэхэд босоод Солонгос улсын шүүхийн өмнө би зөвхөн үннийг яриха тангараглаж байна. Гэд кино манд дууслаа. Киночд байла. Хамтран ажилласан Омо брэнд Арсеналын тоглолтыг амьдаар нь үзээрэй. Омо аваад Арсенал клубын тоглолтыг яг дэрэгдээс нь үз. Та худалдан авсан и баримтаа бүртгүүлэн 36 ацтын нэг болж супер 3 ацтан Англи улсад Арсенал клубын тоглолтыг үзэх шагналын эзэн болоорой. Арсенал клубын албан ёсны түнш Омо брэнд.